Лист буюу хөдөлмөрийн чадвараа төр алдсны тэтгэмжийг хэрхэн авах талаар мэдлэгтэй болцгоё. Ердийн өвчин буюу ахуйн ослоос шалтгаалсан хөдөлмөрийн чадвар төр алдсан байх юм бол тухайн даатгуулагч энэ лист нэмгийг авах эрхтэй байдаг. За тэрнээс гадна хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн эсвэл эрүүл мэндийн шалтгааны улмаас үр хөндүүлсэн даатгуулагч их бас авах эрхтэй байдаг. Даатгуулагчид олох шимтгэлийн хэмжээг тухайн даатгуулагчийн улсад ажилласан нийт жилийг харгалзан үзээд хэдэн хувиар тооцохыг нь тогтоодог. Тэрнээс гадна тухайн хөдөлмөрийн чадварыг алтхаас өмнөх 3 сарын цалингийн дунджаас тухайн тэтгэмжийг бодож гаргадаг байгаа. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа алдсан эхний 5 хоногийн тооцоог ажил олгогч нь өгөх ёстой. За 6 дугаар хоногоос эхлээд хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэлх хугацаанд болохоор нэгэн даатгалын байгууллагаас олгох хуультай. Тэтгэмжийг олгох дээд хугацаа гэж байдаг. Нэг удаадаа 66 хоног хүртэл авах боломжтой. Нэг жилийн дотор олон удаа дараалсан байдлаар акт авах юм бол нийтдээ жилийн 132 өдрөөс илүүгүй байх ёстой гэж заасан байдаг. Тэтгэмж олох үйл явц ерөнхийдөө их амархан болсон. Даатгуулагчийн хэвтэж эмчилүүлсэн эмнэлгийн байгууллагаас тухайн эмнэлгийн хуудсыг цахимаар илгээдэг. За нэгэн даатгалын байгууллагаас тухайн бодолтыг шалгаж үзээд ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэж актны мөнгийг байгууллагын данс руу байршуулдаг байгаа.